хөрөнгөний бирж дээр хувьцаа нарилж илгэжсэн хөрөнгө оруулагчид ирэх шиг хамгаалах төстэй зах зээлээс ХХК буюу хаалттай зах зээл рүү шилжиж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ тохиолдолд бол санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол тухайн компаниуд шийдвэрээ бол компани тухай үйлзаасны давуу шийдвэрээ мэдээж хэрэг хувьцаа эзэмшдэг урлагийг гаргасан байх ёстой. Дийлэг болгохын шийдвэр гарсан байх ёстой байдаг. За тэгээд гарсны дараа бол хөрөнгөний бирж болон санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтүүдэд ирүүлдэг. Тэр хүсэлт дотор хувьцаа эзэмшдийн шийдвэрээс гадна ямар шийдвэрүүд байх ёстой гэхээр нөгөө ХХК болох төслүүд байна. Мөн бол аудитын байгууллага болон хөрөнгөний үнэлгээний байгууллагаар компанийнхаа бүрэн үнэлгээг хийлгэсэн байх ёстой. Тэгжиж тухайн хувьцаа эзэмшигчдэд яг нэг ч хувьцаанд нь хэдэн төгрөгийн хөрөнгө ногдоод байгаа юм бэ гэдэг энэ гол бодит үнэлгээ гаргаж ирдэг гэсэн. За тэгээд энэ үнэлгээнээс мэдээж хэрэг одоо жижиг хувьцаа эзэмшигчд бол гаргахын тулд тодорхой хэмжээнд одоо юу гэдэг арай одоо тэднэрт илүү ашигтай байх хамгийн сайн хувилбар нь аль вэ гэдгийг бол санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол зохицуултын хүрээндээ бол тухайн хүсэлтүүдийг хянаад тэгээд зөвшөөрөл олгох юм бол биржийн одоо тэр листнес буюу жагсаалтнаас хасагддаг. Санхүүгийн зохицуулахаараа хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт одоо хохиролтой ашиггүй байна гэж үзэх юм бол зөвшөөрөл олохгүй байж болдог. Тийм тохиолдолд бол бирж дээр хэвээрээ үлдээж явдаг гэсэн. Тэгэхээр ер нь бол зохицуулалтынхаа хүрээнд бол хамгийн одоо жижиг хувьцаа эзэмшигч сайн хувилбар нь аль вэ гэдгийг л харж агаад мэдээж хэрэг тэр шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөх үгүй гэдэг хорооны хурдлаараа шийдвэрээ гаргаж явдаг. Ийм зохицуулалт байгаа гэсэн.